Харин жилдээ сургууль цэцэрлэг анги танхим хүрэлцээ муутай байна гэсэн асуудал урган гарч ирдэг. Тэгвэл энэ жил сургууль цэцэрлэгийн 61 барилгыг шинээр ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд төрөл нэмэгдэх болсон. Өнгөрсөн оны байдлаар 70,000 гаруй хүүхэд мэндэлсэн байна. Энэ жил манай орнд 100,000 гаруй хүүхдээр бүл нэмсэн. Төрөл нэмэгдэх нь манай улс шиг хүн ам багтаа улсад хамгийн эрхтэй. Гэтэл шинээр мэндэлж байгаа хүүхдүүд 2 нас хүрээд цэцэрлэгт явна. Цаашлаад хүүхдүүд сургууль сурах шаардлага гарч ирнэ. Гэтэл манай орны хувьд сургууль цэцэрлэг дотуур байр үргэлж асуудалтай байдаг. Тэр тусмаа шилжилт хөдөлгөөний улмаас Улаанбаатар хотод хүн амын нэгтршил үүсэж байгаа энэ үед сургууль цэцэрлэг дотуур байр шаардлагатай байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор хүүхдүүд стандарт нөхцөлд суралцахын тулд нийслэл 58 сургууль 240 цэцэрлэг нэмж барих шаардлагатай юм байна. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 30 сургууль 31 цэцэрлэг ашиглалтанд орох нэ. Сургууль цэцэрлэг дотуур байрны барилга засварын ажлыг энэ сарын 25-ны дотор дуусгахаар төлөвлөжээ. Барилгын явц бол төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Ингээд та бүхэнд танилцуулбал бол 30 сургууль энэ жил шинээр ашиглалтанд орох нь, 31 цэцэрлэг шинээр ашиглалтанд орох нь, 16 дотуур байр шинээр спорт зал шинээр ашиглалтанд орох нь, 6 дотуур байр шинээр ашиглалтанд орно. Мөн 250 гаруй дотуур байр, хичээлийн байр, цэцэрлэг сургуулийн барилгад бол барилга засварын ажил бол хийгдэж байна. Нийтдээ бол 119 тэрбум төгрөгөөр бол шинэ барилгыг санхүүжилж байна. 17 гаруй тэрбум төгрөгөөр бол одоо 250 гаруй барилга байгууламжинд бол засвар хийх ажил бол явагдаж байна. Барилга байгууламж шинээр барьж байгаа болон засвар хийж байгаа барилга байгууламжууд бол төлөвлөгөөний дагуу явж байгаа. За 9 сарын 1-ээс өмнө бол одоо төлөвлөсөн барилгуудыг бол ашиглалтанд оруулах боломжтой хандлага бол ажиглагдаж байна. Нийслэл хотод өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 110, хувийн 96 сургууль байна. Үүнд 180,000 гаруй сурагч суралцдаг. Мөн төрийн өмчийн болон хувийн 300 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнд 60,000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. Гэтэл эдгээр сургууль цэцэрлэгүүдийн барилгын 30-80% нь илэгдэж муутсан. Зарим сургууль нь 3 жилээр хичээлдэг. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн сургуулиуд бага ангийн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40 сургууль, дунд ахлахангийн хүүхдийн тоог 53 сургууль, гүнзгийрүүлсэн бүлэгт байх хүүхдийн тоог 65 сургууль хэтрүүлсэн нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрч байсан. За энэ жилийн хувьд сургууль цэцэрлэгийн 60 гаруй барилга ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр одоо иргэдээ төлөөлж улсын их хурлд сонгогдсон эмэгтэйчүүд албан бус бүлэг байгуулсан байгаа. Тэгэхээр энэ эмэгтэйчүүд одоо сургууль цэцэрлэгийн барилгын ажилд зарцуулагдах улсын төсвийг одоо судалж эхэлсэн байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ эмэгтэйчүүд эдгээр асуудалд бол анхаарлаа хандуулж эхэлсэн байгаа нэндээс бол харагдаж байна. Тиймээс эх жилээс бол шинэ одоо сургууль цэцэрлэгийн барилгууд нэмэгдэж баригдах байна.